сайн мэцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэдээг хүргэе. Нийгэм сургалтын орчин тухай. За энэ агуулгаар нийгэм сургалтын орчны онцлог бүтэц, хөтөлбөр хэрэгжүүлэх орчин тэдгээрийн онцлог ялгаа. За мөн нэгдүгээр л сургалтын орчин төлөв зохион байгуулах. Мөн үнэлгээний талаар. За нийгэм сургалтын орчин бүрдүүлэх арга зүйн зарчмуудыг судалж хүүхдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх бүтээлч орчин бүрдүүлэх чадварыг дэмжих зорилготой. Сургалтын онцлог яг юу юм бэ гэдэг. Тэгэхээр практик сургалтаар дамжуулаад бага насны хүүхд ертөнцийг таних, мэдэх, чөлөөтэй ойлгох, бодож сэтгэх. За тэгээд өөртөө илэрхийлэх төр боломжийг өгсөн. За мөн багаар ажиллах замаар харилцааны ур чадвар болон амьдралын чухал хэрэгцээтэй юм чадвар суралцсан сургалт бол өөрөө нийгэм сургалтын онцлогийг ингээд харахад агуулгын чиглэлүүд хүүхд бүртгэгчтэй байхаар төлөвлөгддөг ийм онцлогтой. За мөн хүүхд төвтэй арга зүйд суурилсан жижиг бүлгүүдийн практик үйл ажиллагаанд төвлөрдөг. За нээлттэй уян хатан хүүхд яг тухайн орчинд манлайлагч ингэж ийм онцлогтой сургалт бол. За цэцэрлэгт хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамаарат орчин зорилго орон чиглэлээр шин чанараар нь ялгаатай төлөвлөл зохион байгуулдаг. За энэ нэгдмэл сургалтын хөтөлбөр, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр гэсэн ийм хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчны хүрээнд за ялгаа төлөвлөх зохион байгуулах чиглэлүүдийг ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр нэгдмэл сургалтын хөтөлбөр маань өөрөө яг ямар зорилготой хөтөлбөр вэ гэхээр хүүхдийн хөгжлийг бүх чиглэлийг нэгдмэл байдлаар хөгжүүлэх ийм зорилготой хөтөлбөр. Өөрөөр хэлбэл чиглэл нь хүүхд төвтэй хөгжлийн бүх талыг уялдуулсан ийм сургалтын байдаг. За чадамжид суурилсан хөтөлбөр маань суралцагчийн хүүхдийн мэдлэг чадвар хандлагыг бодит амьдралд хэрэгжүүл чадамж төлөвшүүлэх ийм зорилготой. За тэгээд үндсэн чиглэл нь үр дүнд суурилсан гүйцэтгэл чиглэсэн ийм сургалт. Энэ хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар орчин байх ёстой юм бэ? Ямар зорилго бүхий орчин бид төлөвлөл зохион байгуулах ёстой юм бэ гэд. За тэгэхээр нэгдмэл сургалтын хөтөлбөрийн орчин маань яг орчны үндсэн гол зорилго хүүхдийн бүх талын хөгжлийг нэгтгэн дэмжих юм зорилготой. За харин чадамжид суурилсан хөтөлбөрийн орчин маань өөрөө хүүхэд эзэмсэн мэдлэг чадварыг бодитоогоор бодит орчинд хэрхэн хэрэглэж байна вэ гэдэг өөрөөр хэлбэл чадамжтай болох зорилготой. За багшийн үүргийн тухайд хүүхдийн хөгжлийг уялдуулж орчин нэг зохион байгуулах ийм үүрэг нийгмийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багшид энэ орчин ингээд төлөвлөх үүрэг байдаг бол за чадамжид суурилсан хөтөлбөрийн хэрэгжүүлэх орчин багш бүрдүүлэхдээ чадамжийг хөгжүүлэх, чиглүүлэх, үнэлгээ их хэрэгтэй. За хүүхдийн оролцооны тухайд тухайн орчинд хүүхд идэвхтэй оролцогч, хамтрагч, ийм судлагч байх даалгавар гүйцэтгэх. За чадамжид суурилсан орчин бол өөрөө даалгавар гүйцэтгэх туршилт. За тухайн орчин уур амьсгалын хувьд нэгдмэл сэтгэл зүйн уур амьсгалын хувьд нээлттэй, дэмжлэгтэй, аюулгүй хамтын ажиллагаанд суурилсан ийм уур амьсгал орчин загвар нэгдмэл сургалтын хөтөлбөр дээр яригддаг бол чадамжид суурилсан хөтөлбөр дээр үрдэнд илүү чиглэсэн тодорхой харилцаатай аюулгүй орчин. За орчны төлөвлөлтүүдийг хийхдээ бид юуг үндэслэх вэ гэхээр нэгдмэл сургалтын орчин төлөвлөлтөө хүүхдийн хөгжлийн чиглэл, агуулгын интеграц гэдэг энэ хоёр үндсэн чиглэлийг бол гол орчин төлөвлөх гол үндслээ болгож харах хэрэгтэй. За харин чадамжид суурилсан хөтөлбөр бол ийм орчин бол чадамжийн хүрээг гүйцэтгэлийн шалгуурыг өөрөөр хэлбэл тухайн сургалтын орчныг төлөвлөлтөд харгалзаж үзэх ийм чиглэлээ. За орчдын бүтэц зохион байгуулалтын хувьд хөгжлийн уялдааг хангаж уян хатан орчныг төлөвлөж ингээд зохион байгуулах. Нэгдмэл сургалтын орчны гол чиглэл бол чадамжид суурилсан сургалтын орчныг төлөвлөлтөд даалгавар чиглэсэн орон зайг илүү чухалчилж өргөлбөл турших тийм ээ. За үнэлгээний хувьд болохоор
Багш үнэлгээ сургалтын орчин үнэлэхдээ рубрик ажил төсвөө шинжилгээний үнэлгээний аргуудыг ашиглаж орчинд үнэлгээ хийж болно. За тэгэхээр нэгдмийн сургалтын орчны үнэлгээ бол юунд чиглэх юм бэ гэхээр хүүхдийн оролцоог орчноор дамжуулж хэрэг хангаж байна гэдэг. За хүүхдийн хөгжлийн одоо агц тийм ээ орчин маань хэр зэрэг одоо ямар үнцэн үр дүнг авчирч байна вэ? За мөн сэтгэл зүйн одоо уур амьсгал сэтгэл зүйн орчин маань одоо ямар байна вэ гэдэгт үнэлгээний чиглэлдэг бол чадамжаас суурилсан сургалтын орчин үнэлгээ бол за мөн одоо сэтгэл зүйн орчин тийм ээ за үүн дээрээ нэмээд гүйцэтгэлд нөлөөлж байгаа орчны өвчин зүйлийн үнэлгээг бол яг нь SWOT рубрик одоо ажиглалтаар багш үнэлдэг. За нэгдмийн сургалтын орчин гэдэг нь ингээд харахаар хүүхдийн одоо танин мэдхүй нийгэм сэтгэл хөдлөл харилцаа бий болдог хөгжлийн бүх чиглэлийг нэгтгэн дэмжих юм сургалтын орон зайг нэгдмийн сургалтын орчин гэж ойлгоно. За тэгээд энэ дээр бидний одоо сайн мэдэх тийм ээ конструктивист онол. Нэгдмийн сургалтын орчин бүрдүүлэх арга зүйн гол үндсэн зарчим бол нэг юм 4-5 чиглэл. Өөрөөр хэлбэл аюулгүй нээлттэй орчин бий болох. Хүүхдийн хөгжлийн онцлогт нийцүүлэх, суралцахыг өдөө орчин одоо бий болох хүүхэд урших, тийм ээ, судлах, бүтээх төр боломжийг олгосон. За хүүхдийн бие даасан байдлыг дэмжих, өөрөө сонгох, шийдвэр гаргах боломжийг илүү нэмэгдүүлэх зарчим сурлах нь. За мөн одоо хамтын оролцоог дэмжсэн ийм одоо арга зүйн зарчим суурилж нэгдмийн сургалтын орчин бүрдүүлэх. За та бүхнийг энэ асуултыг эргцүүлэх асуултанд нэг хариулаад эргцүүлээд ингээд үзээрэй гэд үнэлгээ хийгээрэй. За өөрөөр хэлбэл хүүхдийн нас сонирхол хөгжлийн онцлог тохирсон нэгдмэл үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулалт одоо орчныг тийм ээ агуулгатай уялдуулж бүрдүүлж бий чадаж байна уу? За агуулга орчны уялдаа хангалтгүй төлөвлөлт хит ерөнхий байгаад байгаа юм биш үү? За энэ одоо шалтгаан нь юу вэ? За хэрэг тийм бол шийдэл нь юу байна вэ гэсэн эргцүүлэх асуултыг асууж өөрийнхөө үйл ажиллагаанд эргцүүлэх. За ингээд бидний энэ удаагийн агуулга та бүхний нэмэлт одоо судлах материалыг энд оруулсан байна. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.